Самцон үзэгчтэй төв цэг 7 хоногийн тойм хөтөлбөр эхэлж байна. Бид төв цэг 7 хоногийн тойм хөтөлбөрөөр дотоодд болж өрөөсөө үйл явдлыг та бүхэнд тоймлон хүргэдэг. Ингээд эхний мэдээг үргэе. Улсын хурлын дарга учрал хөдөө орон нутагт хийж буй цуврал уулзлынхаа хүрээнд Сэлэнг, Дархан уул, Орхон, Булган, Хөвсгөл аймагуудад ажиллаж өөрийн санаачилсан чөлөөтийн бодлогын реформуудаа иргэдэд танилцуулсан юм. Энэхүү цуврал айлчид нь эрг хаврын чуулганаар хилцэх эдийн засгийн чөлөөтийн мессежийг иргэдийн сонорт хүргэх орлого байлаа. Иргэдийн зүгээс улсын хурлын даргын айлчлалаас хүлээж байсан гол асуудал бол яахын аргагүй үнийн өсөл зогсох хэсэг, халаасанд нь орж ирэх бодит орлого нэмэгдэх хэсэг асуудал байсан нь иргэдийн тавьж буй асуултаас харагдж байлаа. Улсын хурлын даргын танилцуулсан эрх чөлөөний 4 зам бодлого нь татрын багц хууль болон банкны реформоор дамжуулж бизнесийн орчныг хэлбэрчлэхийг зорж байгаа нь энэхүү хүлээлттэй зарчмын хувьд нийцсэн гэж дүгнэгдэхээр байна. Ялангуяа зөвшөөрлийн хуулийг мэдэгдлийн хэлбэрт шилжүүлэх замаар хүн сурталыг арилгах амлалт нь дунд болон бага орлоготой бизнес эрхлэгчдийн удаан хүлээсэн шийдвэр байлаа. Мөн эдийн засгийн эрх чөлөөний хуулийг баталснаар хөдөлмөрлөлийн хий бүтээх гэсэн иргэдийг дэмжих төрийн бодлого хэрэгжих болно гэдгийг тэрээр онцлсан юм. 360 зөвшөөрлөөс өөр төрлийн үйл ажиллагаа явуулахад чөлөөтэй эрхэл гэдэг хуультай мөртлөө маш олон хуулиуд дээр гэрээ гэж үг ба. Тийм төрлийн үйл ажиллагаа явуулах чивэл гэрээ байгуулнаа. Тийм төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа бол бүртгэнэ. Тийм төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа бол сертификат олгоно гэдэг заач. Тэгэхээр зөвшөөрлийг өөрөөр нэрлэлцдэг байна. Манай санхүүгийн зохицуулгаараа бол дандаа бүртгэл хийд юм байли. Бараг зөвшөөрөл нь ховор юм. Дандаа зүгээр бүртгэдэг. Тийм төрлийн үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргаснаар бүртгэнэ. Бүртгэхгүй бол эхлэхгүй гэдэг чинь зөвшөөрлөөс ялгаа байна. Байхгүй гоц. Тэгээд энийг бүр зөвшөөрөл мэдэгдлийн хууль болгож өөрчилж. Мэдэгдэл гэдэг бол би оюутлын цэг байгуулах гэж байна. Төмөрбатар даргаа гэд нэг мэйл бичээд хариу хүлээхгүй эхэлнэ. Тэгвэл тэрийг засаг дарга заавал уншсан хэсэг нь үл хамааран. Ягаад гэвэл би мэдгэцсэн. Тэгээд харин төр юу гэхээр нөгөө ариун цэвэр дээр эрүүл ахуй дээр нь тэр хүнсний аюулгүй байдал дээр хяналтаа тавиад явна. Тэгээд 5 жил хэрвээ тэгээс хяналтанд ямар ч асуудалгүй явбал 5 жил болоод дахиад зөвшөөрөл авах гэж анх зөвшөөрөл авж байгаа юм шиг хүнд сурталыг давах шаардлагагүй бол одоо зөвшөөрөл авах гэж нэг зов. Сунгах гэж бүр тэрнээсээ илүү зовно шүү дээ. Заавал нэг танил тал хэрэгтэй болно. Нэг заавал нэг нөгөө хүргэн бэрүүд хай, нутгийн зөвлөл мөвлөл байдаг байдгаа хай. Тэг чи бүр арай тэнтлэн шүү дээ. Тэгээд нэг набуур чихэр мэхэр варина энд бол. За нэг татвар төлөхийн тулд заавал татрын байцаагтай найз хүн хайна ч одоо ямар хэрэгтэй байх вэ? Тэгэхээр 5 жил тусгай зөвшөөрөл өгдөг байсныг шууд 10 жил болгоно. Дээрээс нь 3 жил энгийн зөвшөөрөл өгдөг байсныг шууд 5 жил болгоно. Тусгай зөвшөөрөл 250 байсныг 205 болгоно. Энгийн зөвшөөрлийн тоог нэмээд тусгай зөвшөөрлөөс энгийн зөвшөөрөл рүү шилжүүлнэ. Тэгээд мэдэгдлэр 21 үйл ажиллагаа чөлөөтэй эрхлэнэ. Тэгээд 110 зөвшөөрлийг мэргэжлийн холбоо шилжүүлнэ. Ингээд эхлэхээр маш олон салбарын эрх мэдэл хөнөөгдөнө. Энэ зөвшөөрлийн 90 хуулийг дагуулсан өөрчлөлтийг хийж чадвал энэ хувьсгал болно. Хэдийгээр улсын хурлын даргын танилцуулсан шийдвэрүүд онлын хувьд зөв харагдаж байгаа ч бодит амьдрал дээр зарим асуудал хүлээлтээс доогуур байх эрсдэлтэй байна. Тухайлбал Нарлаг Монголын малчин хөтөлбөр болон Евразийн эдийн засгийн холбооны татваргүй экспорт нь малчтын орлогот сайнаар нөлөөлөгч. Энэ нь малын өвчлөл, чанарын стандарт зэрэг олон жил үжигэрсэн тээгүүдийг хэрхэн хурдан давж гарах вэ гэдэг дээр тодорхой хариулт утагдж байгаа юм. Мөн татварын реформ нь хувийн хөвшлийг дэмжигч үнийн өсөлтийг шууд зогсоож чадах уу гэдэгт иргэд эргэлзээр хэвээр байна. Улсын хурлын даргын цуврал уулзалтуудыг дүгнэхэд тэрээр хууль тогтоох засаглалыг иргэдэд ойртуулж, эрх хаврын чуулганы хувийн хвшлийг чөлөөлөх чуулган болгохоор улс төрийн зориг гаргаж байна харагдаж байна. Гэвч иргэдийн хувьд хууль батлах нэг хэрэг, тэр нь амьдралд хэрэгжих нь өөр хэрэг гэдгийг хатуу сануулсаар байгаа юм. Түүний чөлөөлийн санаачлага, амжилтад хүрэх хэсэг нь эрх хаврын чуулганаар батлагдах хуулиуд хөрсөн дээр хэрхэн буугаас шууд хамаарахаар байна. Хэрвээ эдгээр реформууд хүн сурталын дараагийн шат болон хувирвал иргэдийн хүлээлт цөхрлөөр солигдох аюултай тул энэ удаагийн цуврал ажиллал бол амлалтын биш хариуцлагын эхлэл байх ёстой болж байна. Бидний дараагийн онцлог сэдэв бол Монгол Улсын эдийн засгийн зүрх гээгдэх оюутлогын төслийн иргэн тойронд 2026 он гарцаар шинэ хүлээлт шийдвэрлэх шаардлагууд хүчтэй тавигдаж эхэллээ. Засгийн газраас оюутлогын хувьцаат компани болон Rio Tinto Group-ийн удирдлагуудад хөрвүүлсэн сүүлчийн шаардлагаар төслийн Монгол улсад ногдох нийт өгөөжийг 60%-аас дээш нэмэгдүүлэх. Улмаар 2026 онд багтаан ногдол ашиг олохыг даалгасан нь улс төр эдийн засгийн хүрээнд томоохон хөдөлгөөн үүсгээд байна.
Өнөөдрийг хүртэл оюутлогоо төслийн үр өгөөжийг тооцохдоо зөвхөн ашигын хуваар бус татвар хураамж дотоодын худалдан авалт зэргийг нэгтгэн хардаг. Гэвч олон улсын жишгт томоохон уурхаанууд хүлээн авагч улсдаа 60-70% өр ашиг өгдөг стандарт бий. Монголын тал төслийн 34%-ийг эзэмшдэгч өнөөг хүртэл зарлын өсөлт зээлийн хүүгийн дарамтаас шалтгаалan төлөвлөсөн өгөөжөө хүртэж чадахгүй байгааг мэрэгчлэлтний төдийгүй иргэд шүүмжилдэг. Тиймээс ирээдүйн ашиг хойшосоор ирсэн энэхүү баримт нь ерөнхий сайдын хувьд гэрээг эргэж харах үндсэн шалтгаан болсон юм. 20 жилийн дэвтэд эзэмшдэг энэ үйл ажиллагаанд хяналт тавих боломжгүй санал ирэхгүй төлөөлөх зүйл 34% яагаад ашигтай юм бэ гэж би одоо 2009 онд хэлж явах үед асуучдын дүгнэлт гаргажсэн. Одоо дахиад л асууж байна. 34% чинь өөр үйлдвэрлэлд биднээс өрөнд оруулдаг юм өндөр хүүтэй зээлийн өөр үйлдвэрлэлтэй механизм болчиход ногдол шигч өгөхгүй энэ бүх үйл ажиллагаанд хяналт тавих болцоогүй мэдээлж авч чаддаг гэж байна. Ийм одоо 34% чинь биднэрт ямар ашигтай юм бэ гэж ард иргэд асуугаад байна. Парламент асуугаад байна. Мэргэжлүүд асуугаад байна. Харилцан бүрэлдэхүүн тавих нь бидний тавьж байгаа шаардлага шүү дээ. 2023 онд гүний уурхай олборлолт ихэлснээр зэсийн агуулга болон олборлолтын хэмжээ эрс нэмэгдсэн нь Монголын талын хүртэх татвар ашигын хэмжээг нэмэгдүүлэх бодит уламжийг бүрдүүлсэн билээ. Тиймээс оюутлогоо төслийн олон улсын стандартад нийцүүлэх, далдуурхан зарлалын хэтрэлтийг хөрөнгө оруулагч тал хариуцах ёстой гэсэн байр суурь дээр Монголын тал хатуу зогсож эхэллээ. Өнгөрсөн 7 хоногт ерөнхийдөө зандагчдэр Rio Tinto компани зэсийн группийн захирал KT Jackson тэргүүтээ төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан юм. Ерөнхийдөө энэ оны 1-р сард оюутлогоо төсөлд Монгол улсын эрх ашигыг хангуулах асуудлаар оюутлогоо болон Rio Tinto группийн удирдлагуудад аль биесны захидал илгээж байсан юм. Үүний хариуд Rio Tinto компани гүйцэтгэх захирал Simon Trott 2-р сарын 5-ны өдөр захидал эргүүлж талуудын нэгдмэл ашиг сонирхол тулгуурсан нээлттэй үр дүнтэй яриа хэлцээг үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа нотолсон билээ. Энэхүү хэлцээрийн үргэлжлэл болгож KT Jackson тэргүүтээ албаны хүмүүс Монголд ирж менежментийн төлбөр болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хэд өндөр хүүг зэрэг асуудлаар тодорхой саналуудыг танилцуулсан юм. Харин ерөнхий сайдын зүгээс Rio Tinto группийн тавьсан саналууд нь учир дутагдaltaй байгаа тул хүлээн авах боломжгүйгээ уулзтын үеэр шууд илэрхийлв. Талдурхан тээзүү өөрчлөгдсөн санхүүжилт зарлагдсан бидний фолт биш. Энэ нь бол хөнгө өвлтийн гэрээгээр өөрчлөлтсөн талын буруу. Энэ бүх бурууг яагаад Монгол улс өөрөх ёстой гэж. Хариултууд бол энийг хэлэхэд бидэнд таалагдахгүй менежментийн төлбөр 40% гэж ярьжсэн 30% болцсон байж байна. Зээлийн хүү биднээсийн дэлхийн банк санхүүгийн байгууллагууд үнэлээд өгч байгаа зээлээс баг 2 дахин шахуу өндөр хүүтэй зээлээр оруулахгүй байна. Тэгтэл хуучин тээзүүд байсан зэсийн үн алтын үн одоо хэд болж байна. Монголын ард түмэнд Монголын парламентод ингээд хуурцсан юм шиг мэдрэмж өгöd байна л та. Бодиттой үр дүнгууд гарахгүй бол яг үнэлэхэд парламентын түвшинд ямар шийдвэр гаргахыг онтрыг болон хордгоо зүйн талаар ямар шийдвэр гаргахыг бол яг үндэ бид төсөөлж мэдэхгүй байгаа. Өмнөх тооцоололоор Монголын тал 2030 оны дунд үеэс ногдол ашиг хүртэхээр байсан бол манай улсын засгийн газар энэ ногдол ашигыг 2026 онд багтаа хэмээн нэгж байгаа юм. Ерөнхий сайдын тавьж байгаа энэ хатуу шаардлага нь хийх өөрсөн шаардлага биш бөгөөд тодорхой санхүүгийн хөшүүргүүдээр суурилж байгаа юм. Нэгдүгээрт 2021 оны Дубайн гэрээг цуцалж Монголын талын 2.3 тэрбум ам долларын өрийг тэгэлсэн нь ногдол ашиг авах замын эхний том саадыг арилгасан. Хоёрдугаарт хөрөнгө оруулагч талтай санхүүгийн бүтцийн өөрчлөлт хийж төслийн өрийг хувьцаа эзэмшигчдийн өндөр хүүтэй зээл бус олон улсын банк санхүүгийн байгууллагын баг хүүтэй зээлээр солих замаар ашгийг 2026 онд хуваарлах боломжтой гэж шинжээчид үзэж байна. Энэхүү санхүүгийн шин загвар нь Монголын талд эрх ашгийг наажлуулах гол төлхөр болох юм. Монгол улсын үндсэн хуулийн 6-гийн 2-т байгалийн баялаг ард түмний мэдэл төрийн хамгаалалт байна гэж заасан. Энэхүү заалтын дагуу байгалийн баялаг ашигласны үр өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд ноогдох нь зөв ёсны хэрэг. Үндсэн хуулийн зарчим болон улсын хурлын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангаж Монголын талд ноогдох үр ашгийг хангуулах үүрэг өнөөдөр засгийн газрын нуруун дээр ирлээ. Гэвч өнгөрсөн 7 хоногт явагдсан ерөнхий сайд болон Rio Tinto компани төлөөлөгчдийн уулзалт хоёр талын хэлэлцээр цаашид амаргүй байхыг харууллаа. Оюутлогоо төсөл нь 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ болон 2011 оны хувьцаа эзэмшигчдийн гэрээгээр зохицуулагддаг. Шаардлагыг биелүүлэхийн тулд эдгээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл дагалдах санхүүгийн хэлэлцээрүүдийг шинжлэх шаардлагатай. Энд засгийн газар хөрөнгө оруулагч Rio Tinto групптэй зардлын өсөлтөд хяналт тавих, өр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай хэлэлцээ хийх хүндхэн хариуцлага хүрээд байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт нийгмийн анхаарлын төвд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үе тэнгийнхний дээрлэхэлд орж ирлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тэр дундаа өсвөр насны охид нэг нэгнээ бүлэглэн хэрцгийгээр зодож, нэр төрийг нь гутаанд оромжилж буй бичлэгүүд цахим орчин цацагдсан нь нийгмийг бүхэлдэн цочролд орууллаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан засгийн газрын төвшөнд асуудлыг шуурхай хэлэлцэж, ерөнхийсээ зандажтар хүүхэд гэмт хэрэгт холбогдуулан нас бид хүрээгүй гэх шалтгаанаар хариуцлага хүлээхгүй өнгөрнө гэсэн ямар ч ойлголт байхгүйг хатуу сануулж, бүх салбарын сайд нарт сонор сэрэмжээ дээшлүүлэн ажиллахыг үүрэг болголоо. Ерөнхий сайдын зүгээс гэнэт нэг өдөр бичлэг задрахаар цожих биш, бүхүүд сонор сэрэмжтэй байж, хүүхдийн хүчирхийлэл эсрэг анхаарахыг даатгасан нь төрийн байгууллагуудын гал унтраах маягаар ажилдаг байрлалыг шүүмжилсэн байна. Соёлын яамын зөв бус үгэллэг, гэмт хэрэг, хууль бус үйлдэл дуурайлан дуудсан бүтээлд тавих хяналтыг чангадах хэрэгтэй. Сэтэл болох ус бичлэгийн түгээлтийг хязгаарлах хангамжийг харилцаа холбооны зохицуулах газар мөн факт чек, кибер аюулгүй байдлын нийтийн мэдээллийн төв гэж байгаа тийм. Кибер аюулгүй байдлын газартай хамтарч хэрэгжүүл. Сүүлийн өдрүүдэд дээрлэхэлт гэж нэрлэгдсэн маш хэрцгий ёс бус гэж болох үйлдэлүүдийн бичлэгүүд засагдж байна. Захим дээрлэхэлтээс бүр одоо бодиттой ялгуурлан гадуурхсан дээрлэгсэн үйлдэл бол хэм хэмжээнээс хэтэрсэн байна. За энэ талаар хэрхэн шийдэгдсэн талаар цагдаагийн байгууллагаас иргэдэд тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй. Яаж шийдэгдсэн талаар. Хүүхд учраас л ямар ч хариуцлага хүлээхгүй гэсэн буруу мэдээлэл газар яваад байгааг зогсоож ямар хариуцлага тооцсон талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Ил болж байгаа юм л шүү дээ. Ямар урчин сэргийлэх арга хэмжээ авч ирсэн. Хохирогч хүүхдүүдэд шаардлагатай сэтгэл зүйн болон хүүхд хамгааллын үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ зохион болгох хэрэгтэй. Тэгэхээр хууль зүйн дотоод тэргийн сайд болон цагдаагийн байгууллагад энэ цацагдаад байгаа хэрэгүүд дээр нэн даруй шалгалт явуулж холбогдох этгээдүүдийн хариуцлагын асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэж олон нийтэд мэдээлэхийг эцэг их асран хамгаалагчны хариуцлагыг нэмэгдүүлж хатуу арга хэмжээ авах, эрүүл мэнд сэтгэл санаанд учруулсан хохирлыг бодтой тогтоож шуурхай барагдуулдаг ийм чиглэл арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тэгм учраас боловсролын яам ажилдаа дүгнэлтийж хүүхдүүдтэй холбоотой асуудлуудад мэрэгжлийн байр сууриас хандаж ад бүрэн тушаалтнуудад хариуцлага тооц. Салбарын сайд нарын байр суурьч энэ удаад нэлээд хатуу байна. Боловсролын сайд Наранбаяр 14-өөс дээш насны хүүхдийг өмөрөх шалтгаангүйг дурдж, эрүүгийн шинжтэй үйлдэл гаргасан бол хуулийн дагуу цагдаагийн байгууллагаар шийдвэрлүүлэх ёстойг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн багш нарыг нийгмийн сүлжээгээр бус тусгаал нэвтрүүлсэн платформоор эцэг их сурагчтай харилцах эрх зүйн зохицуултыг хөгжлөхаа мэдгдсэн бол Батлан хамгаалахын сайд Батлууд сургуулиудад сэргэжилтийн хичээлийг сэргээж сахилга бат нөхөрлийн үн цэнийг суулгах замаар бүлэглэж дээрлэх биш, бүлэглэж дэмжих сэтгэлгээг суулгах гарц байгааг дэвшүүлэв. Бид энэ яг энэ тухайлсан хэргийн тухайд бол хаана болов, хэдэн хүүхэд оролцов, хаана хаанах вэ гэдгийг тодруулах ёстой. Хоёрдугаарт нь бол үнэхээр өнөөдөр тэр сургууль дээр үүсэж байгаа бодиттой нөхцөл байдал дээр бид бодиттой дүгнэлт хийх ёстой. Энэ утгаараа бас нийгмийн ажилтан гэдэг хүн бий, анги удирдсан багш гэж байна, менежер гэж байна, бусад хүмүүс байна. Бүгд энэ дээр яг нэгдсэн багийн хамтарсан үйл ажиллагаа явуулах ёстой. Бие биенээсээ зүгтаад, бие биенээсээ ингээд эцэг ихэн шаардлага тавиад тэрэн дээрээ бүр ингээ улс төрчихдөг биш. Энэ дээр бол яг цэвэр мэргэжлийн үйл ажиллагаа шаардж байна гэж харж байна. Гэвч бодит байдал дээр сургуулийн орчинд хариуцлагын асар том хоосон орон зай байгаа нь 130 дугаар сургуулийн жишээнээс тодорхой харагдаж байна. Тус сургуулийн удирдлагууд анх удаа л ийм зүйл сонсож байна гэх тайлбар өгч арьсаа хамгаалж зогсох зуур хохирогч хүүхдүүд болон тэдний гэр бүл сэтгэл зүй бие махбодын асар их хохирол амссаар байна. Өрнөжийн үйл явдлыг хууль зүйн өнцгөөс авч үзвэл хэд хэдэн ноцтой зөрчил илэрч байгаа юм. Нэгдүгээрт Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-аас халдшгүй чөлөөтэй байх хэрэг. Хүний нэр төр алдар хүндийг хүндэтгэх тухай суурь заалтууд хөсөр хаягдж байна. Хоёрдугаарт Нэгдсэн улсын байгууллагын хүүхдийн эрхийн тухай конвенцийн 19-р зүйлд оролцогч улсууд эцэг их хууль ёсны асран хамгаалагч хүүхдийг асран халамжилж байгаа бусад хүн хүүхдийг бие биелдэр сэтгэл зүйн хувьд бүхий л хэлбэрээр дарамтлах, доромжлох, сөргөөр ашиглах, хайр халамжгүй орхих, зөв бусаар хандах, хэрцгийгээр харьцах, албатан хөдөлмөрлүүлэх буюу бэлгийн хүчирхийллээс хамгаалах зорилгоор хууль тогтоох, захиргааны нийгмийн болон гэгэрлийн бүхий шаардлагатай арга хэмжээ аавна гэж заасан байдаг. Гэвч сургууль доторх камержуулалт харьцангуй сайн байгаач сургуулийн ойр орчмын аюулгүй байдлыг хангах гадаад орчны хяналт сул байгааг харууллаа. Мөн сургуулийн удирдлагууд болон холбогдох салбарын яамд хүүхэд хамгааллын бодлогыг цаасан дээр биш, амьдрал дээр хэрэгжүүлэх тал дээр хангалтгүй ажиллаж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байна. Үүнээс гадна хүний эрхийн үндэсний комисс зөвхөн зөвлөмж хүргүүлээ зогсох бус, хүний эрхийн ноцтой зөрчил тэр дундаа хүүхдийн эрхэд учирч буй, эрсдэл бодит хяналт тавьж хариуцлага нэхэх үүрэгтэй дутуу дөлмөг хандаж байгаа нь энэхүү тогтолцооны гажуудлыг улам гүнзгийрүүлж байна. Хотын даргын орлогч амар төвшин
комисс хүчирхийлэгч хүүхдийн эрхийг илүү яриад хохирогч улсын хүүхдийн эрхийг орхигдуулдаг. Үнэхээр дампуурчихсан газар хэмээн хатуу шүүмжилсэн нь нийгмийн дуу хоолойтой нийцж байгаа юм. Хүний эрхийн үндэсний комиссоос 2025 онд хийсэн шалгалтаар хүүхд хамгааллын баг ажилдаггүй. Нийгмийн ажилтан байхгүй зэрэг зөрчлүүд илэрсэн ч эдгээр нь цаасан дээрх зөвлөмж болоод өнгөрч байгаа нь харамсалтай. Монгол улсын хүний эрхийн комиссийн тухай хуулийн 28-ийн 1-д заасан комиссийн гишүүний шаардлага зөвлөмжийг хүлээн авсан байгууллага албан тушаалтан хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэх заалт амьдрал дээр хэрэгжихгүй байна. Хүний эрхийн үндэсний комисс зөвлөмж шаардлагынхаа биелэлтийн араас хяналтаа хэр тавьдаг вэ? Хар араасаа давтан үйлдэгдээд байгаа үе тэнгийнхний дээрлэхэлтийг таслан зогсоодоггүй юм а гэхэд багасгахад урьдчилан сэргийлэхэд ямар дөрвтэй ажлууд хийсэн бэ гэдэг асуудал маш бүрхэг байна. Хүний эрхийн үндэсний комисс хизээ болтол ямар нэг асуудал гарахад араас нь сэтгүүчдэд мэдээлэл өгөхөө болох вэ? Хойцоо дотоод эргийн дэд сайд мөнх эрдэнэ санууснаар хүний биед хөнгөн, хүн дэвтэр, хүнд гэмтэл учруулсан тохиолдол бүрийг цагдаагийн байгуулагч шалгаж шүүх шинжилгээний дүгнэлтэд үндэслэн ял шийтгэлийн асуудал яригдах ёстой. Өмгөөлөгч анх хоёрын дүгнэж буугаар өнөөгийн дээрлэхэлт нь олон нийтийн сүлжээ ашигладаг болсон тул илүү хорон бөгөөд ноцтой үр дагавар үүсгдэг болсон. Тиймээс дээрлэхэлтийг эрүүгийн хуульд бие даасан гэмтэрэг болгон оруулах нийгмийн шаардлага тулгараад байна. Тэнгийн дээрлэхэл ярьж байгаа энэний цаана бол яг нэг үйлэхэд эрүүгийн хариуцлагын асуудал яригдана. Яг тэгэхээр энд бол та бүхэн бичлэг харсан байх. Хүний биед одоо хүний эрх чөлөөнд халдж байгаа хөнгөн хүн дэвтэр хүнд гэмтэл учруулах тэр битээр амь насанд аюултай ийм үйлдэлүүд харагдаж байгаа. Тийм учраас энэ одоо хүүхд залуучуудыг тэр үйлдэж байгаагаас хүүхдүүд энэний аюул занал нэг одоо буруу алхам болоод насан туршдаа одоо харамсах ийм гэмт хэрэг үйлдэж болцсохгүй байна. Тэгэхээр эндээс урьдчилан сэргийлэх одоо энэ хор уршийн таниулах энэ чиглэлээр бүх шатанд арга хэмжээ авах шаардлага байна. За иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэр бүлийн хариуцлагыг нэмэгдүүлэх энэ чиглэлээр бол хууль зүйн дотоод хэргийн яам анхаарч ажиллаж байгаа. Дээрлэхэл гэдэг зүйл бага ангиас эхлээд ихтэй сургууль хүртэл байж л байдаг. Хэвшмэл ойлголт болсон нь өнөөдөр бүрч харгас болчихсон нь илэрч байна. Хүүхдүүд нэг нэгэ өмсөж буй хувцас хийд хөрөнгө амьдарч буй байршил. Эцэг эхийнх нь орлогоор язгуурлан гадуурхаж байгаа нь ангиж давхаргын хүчирхийлэл манай нийгэмд гүн бат орчны баталгаа. Алин модноосоо хол ундаггүй гэдэгчлэн эцэг эхчүүд хүүхдэд эд мөнгөний үн цэнээс илүүтэй хүнийг хүндэтгэх ёс зүйг суулгаж чадахгүй байгаа нь энэхүү эмгэнэлийн гол шалтгаан юм. Эцэст нь хэлэхэд үе тэнгийнхний дээрлэхэлт бол засаглалын болон хариуцлагын алдагдлал юм. Ийм сургуулийн удирдлагуудад хариуцлага тооцох механизм Финландын Кива зэрэг олон улсын туршлагыг нэвтрүүлэх, мөн эрүүгийн үед дээрлэхэлт гэх ойлголтыг наривчлан зааж, ял шийтгэлийн бодлогыг тодорхой болгох, төр, гэр бүл, сургууль гэсэн гурвалсан хэлхээгээр хариуцлагыг чангатгаж байж л бид хүүхдүүдэд хамгаалж чадах үлээ. Улсын хурлын дарга Хөвсгөл аймагт ажиллалаа. Гадаадын банкыг оруулж ирэхийг дэмжих үү, нээлттэй хэлэлцүүлэх зохион байгуулагдлаа. Монгол Ардын нам ардчлалын өглөө аян эхлүүлнэ. Ойрхон орнуудын бүс нутагт байгаа иргэдийг Улаанбаатар Дубай, Улаанбаатар чиглэлийн нислэгээр татаж авлаа. Ерөнхий сайд Rio Tinto компани зэсийн группийн захирал Katie Jackson тэргүүтээ төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Бутаны парламентын түүхэнд анхны хариу ажиллал амжилттай болж өндөрлөлөө. Туризм вик 2026 үндэсний чуулган нээлттэй хийлээ. Дүүжин замын тээвэр төслийн нэмэлт гэрээнд гарын үсэг зурлаа. Сургуулийн эргүүлийн журамд өөрчлөлт оруулахар боллоо. Ерөнхийлөгч Хүрээс үг нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн командлагчаар ажилласан Монгол генералд талархал илэрхийлэв. Засгийн газрын хурлаанаар хүүхдийн захин мөрчний зохицуулалт шатхууны нийлүүлэлтийн асуудлыг хэлэлцлээ. Нүдний даралт өвчнийг эрт илрүүлж тууштай хянуулахыг мэргэжилтнүүд уриаллаа. Гэр бүлийн хүчирхийллийн охирогчийг хамгаалах шинэ саран төв нээлттэй хийлээ. Монгол Францын гадаад хэргийн сайднаар Парис отноо уулзав. 120 мянгатын 22 байрлагыг нэгдсэн хорлолын жишгээр дахин төлөвлөхөөр боллоо. Ерөнхий сайд хүүхдийн хүчирхийллийн эсрэг анхаарч ажиллахыг танхимынхаа сайдуудад хүрэг болголоо. Ардчлалаа эдийн засгийн өсөлтгүй авилгын индекс буурсаар байна гэж эрх баригчдыг шүүмжиллээ. Та бүхэн төв зэг 7 өдрийн тойм хөтөлбөрийг хүргэлээ. Бидэнд анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.